Хоёр зүйл асууя гэж бодож байна. Тэгэхээр энэ хуульд цэцэрлэгийн тухай асуудал цэцэрлэгийн насны хүүхдүүд хамаарах уу? Одоо нэг сургууль явчихж байгаа болохоор тэгээд зөвхөн ерөнхий боловсролын сургууль гэд энэ хүрээндээ харчиж байна уу? Мэргэжлийн боловсролын сургууль. За сургууль нэртэй одоо нэг дээд сургуулиудын бас оюутан залуучуудын асуудлыг хамаарах уу, хамаарахгүй юу? Гэ энийг нэгдүгээр асуумаар байна. Тийм. За хоёрдугаарт нь ер нь бол би энэ хуулийн үзэл баримтлалыг бол би дэмжиж байгаа л да. Тэгээд одоо бие бэлдрийн хувьд сэтгэл санааны хувьд бас нэг эрүүл саруул ийм одоо хүмүүсийг өсгөж хүмүүжүүлэе гэсэн ийм санаатай хуулийн төсөл орж иж байгаад бол би дэмжиж хүлээж авч байгаа. За гэхдээ энэ дээр би нэг концепцийн хувьд бас нэг хоёр зүйлийг одоо тогтож яриа гэж бодож байна. Тэгэхээр энэ бол зөвхөн нөгөө бие бэлдрийн эрүүл мэнд талаасаа гэхээс илүүтэйгээр бас нэг сэтгэл санааны талын асуудлууд орж ирэх үү. Түрүүн одоо бум очир гишүүний хөндөд байгаа одоо энэ сургуулийн орчинд одоо сэтгэл зүйн дарамтуудын тухай асуудал, тэрнээс хамгаалах тухай асуудлынд орж ирэх үгүй юу гэдэг асуудал байна. Нэгдүгээрх нь. За хоёрдугаарх нь одоо яг бие бэлдрийн одоо эрүүл чирийг бие бэлдэртээ өсгөж хүмүүжүүлэх тухай дээр бид нэр энийг одоо хүүхдэд шимт хичээлтэй хоол өгөх одоо булчингийн системээ хөгжүүлж тэ одоо спорт тоглоомоор байнга тоглох одоо юм заалтай одоо биеийн тамирын хичээлийнхэн цаг нь одоо ахиу байх гिचээтэйгээр өөрийг нь өөрөөр нь одоо эрүүл чирэг өсгөж хүмүүжүүлэх энэ тухай санаа энэ одоо нөхцөлийг бүрдүүлэх тухай зүйлүүдийн орж ирэх үү? Өдрийн хоол, өдрийн цайны одоо хангамжийн тухай асуудал орж ирэх үү? Сургуулийн орчны одоо ариун цэврийн өрөө тасалгааны стандарт тогтчлтуудын тухай гэл энэ асуудлууд орж ирэх үү? Яг би эрүүл мэнд талаасаа энэ талын асуудлууд хэрхэн яаж орж иж байгаа вэ? Эдгээрийг ер нь хооронд нь одоо эрүүл мэндийн үзлэгт ингээ хамруулад байх. Тэгээд энэ бүх одоо хоол одоо биеийн тамирын хичээлийнхэн тухай асуудал, хоол тэжээлийн тухай асуудлуудыг ингээд хамттан аваад үзэх юм бол магадгүй нөгөө эрүүл сарвал бие бэлдэртэй хүнийг бэлтгэе гэдэг энд зорилгоч одоо хүрэхэд төшөө илүү төхөн болох байсан уу? Энэ тухай асуудлуудыг цогцоор нь авч үзвэл ямар вэ? Магадгүй зөвхөн ганц эрүүл мэндийн үзлэг дээр бид нэр дэндүү төвлөрчхөөрөө бас арай үйл ажиллагаа чинь нөгөөд эцсийн гол зорилгодоо хүрэх явц чи арай жаахан өрөөсгөл болчих вэ гэсэн юм бас бодол байгаад байна л да. Энэ утгаар нь асууж байгаа. Тэгээ энэ хуулийг бол би үнэхээр дэмжиж байгаа. Одоо тэгэхээр сургуулийн орчинд цэцэрлэгийн орчинд бид нэр ингээ яваад орохоор чинь хүүхд ингээ ширээнээс зүгээр ингээ чөлөөтэй босч чадахгүй яг ингээ шпротон тавьчулсан юм. Шпрот шиг ширээнд нь тавьчуулаад нэг бага насны хүүхдийг чинь нэг шургуулганд тэгээд тавьдаг байсан гэдэг тэгж сууж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хууль гараад ирэх юм бол үгүй дээ ядаж одоо нэг хүүхдийн одоо сургалтын тахимдах нэг хүүхдийн нөгөө орон зайн талбайн тийм норм норматив хэмжээнүүд тэрийг мөрдөх тухай асуудал хүртэл яригдах байх л да. Тэгэхээр эрүүл сарвал за хариултыг үсэхэн гişүн. Тэгээд энэ хуулийн дээр цэцэрлэгийн орчин орохгүй л да. Одоо нэг цэцэрлэгийн орчны зохицуулалт нь бас арай өөр байхгүй бол ерөнхий боловсролын сургуулийн хүрээнд яригдж байгаа. Ихтэй сургуулиуд бас орохгүй. Энэ орчинд хийх зохицуулалтууд маань маш их ялгаатай. Тийм учраас зөвхөн энэ бол 6-аас 17 хүртэлх насны хүүхдүүд сурч боловсролж байгаа ерөнхий боловсролын сургуулийн асуудлыг ярьж байгаа. Тэгээ энэ дээр эрүүл мэндийн боловсрол олгох гэдэг 14-р зүйл дээр энэ хуулийн дээр энэ эрүүл чирэг бие бэлдэртэй байлгах, эрүүл мэндийн боловсролыг хэрхэн яаж олгох уу гэд энэ зүйлүүдийг бүгдийг тусгацсан байна. Яг хөө зүгээр та хэдийнүүд нь энэ урдсан сэргийлэх үзлэг энэ нь илүү их тусаад байгаа бах. Энэ бол зөвхөн авч байгаа арга хэмжээний нэг хэсэг. Яг хамгийн гол хэсэг нь энэ бол урдсан сэргийлэх үзлэг бол биш юм байна. Хамгийн гол нь урдсан сэргийлэх эрүүл мэндийн За хэрлэг гişүн тодорхойлж асуух уу? Басна. За гişүүд асуулт асууж хариулт авч дууслаа.